Дараа ээлж мандсан. Байгууллагын бичиг хэрэгээр дамжуулж хийх гэсэн одоо тэрийг энийг бас албан ёсоор гэсэн. Албан ёсоор хөрвүүлсэн. Албан ёсоор хөрвүүлсэн. Бид бол хөрвүүлсэн. Бид хаанаас. 그래서 다음에 어떤 다시 악소리가 그대로 알고 들을 때 있어요. 내가 그래서 어떤 이것들은 한쪽 저 나가서 미루고 있어. 요거는 어떤 나도 나이 원수 나가서 좀 살았으면 그들이 밀고 나와 대라서 그래요. 어떤 입장 살짝 나가서 인제는 스펙 보ሻ도 오는 준비 시켰대. 어떤 인제는 실질 되는 어떤 인제는 사이드 되는 거 이거 같이 이거 다들 샀어. 인제는 나한테 악소리도 왔고 무슬림 돈 오고 또 나나이 올 때 갔었다고 그러니까 들었었어. 그러니까 앞에 있는 게 입술도 그게 자주 갈 때가 어떤 인들한테 다 이것도 막 하셨잖아요. 이거 그래서 동생 다 오냐 알아서 하나 그들 진짜가 된 이거 알아서도 이게 잘 되는 것보다 된 하나 내가 사건에 그랬으면 그냥 알았을 때 있으면 막 나랑 그냥 가서 내가 이렇게 본게 아주 많은 오늘까지 이거 어떤 돌린지는 민 장사가 되는 게 이거 됐어요. 앞에 이제 괜찮게 이렇게 지금 다시 놓을 때 하다 있잖아요. 이 있어. 이니 우리들 그렇게 악소리 맞게 하면 없다고 우리가 무슨 빅터 하나 들어준다고 그들 느끼다 하잖아. 그럼 이 있어 자기가 각자가 네 앞에 있는 인들 앞에 약간 같이 있는 요 그들 간절히 앉아서 맞대 아까 또 자신의 카메라 그만 엄청 좀 주다 한다 안 된다. 이거 그런데 어떤가요? 그냥 감기 가져와서 쓰다가 잘못 그럴 수 있습니다. 이게 어디 가서? 이게 너 알고 좀 없었어. 아무것도 안 하고 진짜 올때 좀 가서 어로 보다 나한테 진짜 알았대. 이 자신 보는데 다 믿을 수 있어. 카메라 잘 보라고 그랬어. 사이만 어디도 날씨에서 나갔어. 날씨에서 나가다 믿을 수 있어. 무슨 그때 가서 바로 시작이 됐을 때. 그래서 인터뷰 지금 잘못되는 거 나가서 공모 나가다가 하루 따로 줬지. За хаалсны профессор Гарских гэсэн учраас энэ хоёр улс шийдвэрийн эсрэг хамтдаа гээд энэ өдөршний Монголын ажилтан агуулгатай холбооны гүйлийн зөвлөлт саран цэцэрлэг гэдэг хүнээс манай яг өөрсдөө уран бүтээлчд уулзаад энэ яг гүйлийн гарын усыг гэртэл өдөрч юм бол хамгийн хөдөлгөөн угаасаа хийхгүй. Тэгэхээр энэ хамтлагийн сандаар энэ дээр бол бид нэр өөрсдөө Facebook групп дээр лайв хийсэн энэ бүх хүнийхэн гарын усыг одоо байгаа тамир зур харж болно. бид нар одоо баримтыг одоо сүлдээж яваад за тэгээд энэ бол 450-ны гарагч тэгэж хамгаалал мэдээж өгсөн юм байна. Манай ажлын хэсэгт уцтаа үзүүлдэг. Энэ сүүл за яриа бүгдээр баримттай гэдгийг баталж хэлээ өгсөн зүйл. Яг үгүй бид нар ингээд хуулийн заалтуудыг бүгдийг тасалсан та бүхэн энэ асуудлуудыг бас шинжлэх судалж үзээч. Өнөөдөр бол энэ асуудлаа бас ингээд задж ярилцах юм байна. Биднээс тодорхойлж асуух юм байна. Бид бүх батал баримтуудыг аваад орсон. Яриулж дуусгая. Энэ одоо шийдвэрийн би энэ нэг бүтээг энэ сан толгой орчсон дээр нэг уншаад бичиж гэж байсан юм байна. Байгууллагын өгөн 4 объект. Тэгтээ сая хэсэг орны нэг объектыг авсан билээ. 159-609 програмын өрөөнд шимник төдий дуу хоолой бичдэг өндөр үзүүлэлтийг камер суйрлуулсан. Ажил үргийг хийе явах нөхцөлийг бүрдээ сайжруулж байна гэсэн энэ үндслээд энийг одоо бид нар өөрсдөө баталгаажуулаад авсан байгаа. Өнөөдөр хүний хоолой тэгээд 150-600 бид нар хамгийн гол эмзэглсэн юм. Бид нар сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа. Бид нар өнөөдөр их сурвалж нуух хэрэгтэй. Тэгээд хуулийн заалтуудыг заасан байна. Монгол улсын хувь хүний нууцын тоохгүй олон улсын хүний эрхийн конвенцийг за ийм энэ нэг шаардлагын хариуны хамгийн зөвшөөрлийг тав бас хараад энэ шаардлагыг харьцуулж байгаа. Хугацаа зааж өгсөн. Энэ за энийг одоо хүмүүсийн бодлоготой ярьцмаар учраас би хаафунд энэ хугацааг анхаараа бид нэр бодлогын үнцийн зөвшөөрөл шаардлага хугацаа авах. Энэ ястаа хэрэггүй шиг авч яаж бид нар угаа ярьж байгаа би энэ асуухгүй үлдээ чи ороод авчихсан. За нэг сонсох бүгд тэгэн шүүл. За нэг сонсох бүгд тэгэн шүүл.
Тэгийг сонсох бүгд ярь. Тэгэн сүүлдээ 누가 소차예요? Тэгэхээр одоо бид нэр олон жил ажиллаж энэ өөрөө хэлсэн дотор байхдаа яг өнөөдөр их шиг одоо энэ манай уран бүтээлч маань гондоо мастрэнгүй сэтгэл санаа дорд орсон юм байдал хараад байна. Ерөнхийдөө тийм болсон маань энэ залууч маань одоо энэ яриад байгаа тоо ариун нам хамгийн дуу муутай хамгийн чимээгүй за эдгээр тэгж илээ бид нар одоо боли тэгж байдаг улсууд маань өнөөдөр асуудал босгоод ирнэ гэх чинь энэ бол хинжээндээ тулсаа. Тэгэхээр би ерөнхийд нь юу гэж хэлэх гэж байна вэ? Энэ хүүхдүүдийн бүхэн сонсооч. Би бол өөрөнд тайран би сонсцоход үхлээ гэж бодсон. Гэхдээ бол одоо яг хэлж байгаа юм хэлчих. Нэгдүгээр би сая одоо хасан гэдэг юм хатаа. Эцсийн зөвлөмж хаач хийгээл авлаа харгын хатаа ширин насан чарлаа. Тэгээ энэ дээр хэлээд ийм гол юм дутуу. Үндсэндээ манай ажил байдал, манай энэ хүмүүсийн амьдрал, бидний одоо манай удаа байдгийн сэтгүүлч нар энэ хамгийн их мөнгөн сууж шин. Одоо телевиз биднээс хойш. Одоо эдгээр одоо өнөөдөр ийм байдал болгосон юм, ийм байдал хүргэсэн юм, уран бүтээлд урамгүй болсон юм. Амьдралдаа жоохон гутсан энэ бүх явдал үндсэн одоо буруу бол уучлаарай. Би энэ дотор байгаа энэ одоо хүндтэй, Монгол улсад нэр хүндтэй, хүн болгон мэддэг үндэсний зөвлөл гэж бодож байна. Үндэсний зөвлөл маань энэ бүгдийг зохицуулсан байх ёстой. Та нарын их хурлаас сонгохдоо хэлжсэн үг. Тэр дүрмэн дотроо заасан үг. Тэрийг бүгдийг сайн уншлаа та. Энэ юу гэж томилж ирүүлсэн. Тэгэхэд өнөөдөр бол одоо энэ залуучуудын ярьж байгаа хургаж хийдгүү гэж шүү дээ. Юусэн энэ байж болохгүй. Хоёрдугаар нь сая одоо би бас нөгөө ширэн дансыг харлаа. Одоос нэлээд ийм харлаач хүүхэд өрсөн учраас. Тийм ширэн данс байдгүй маа. Тийм ширэн данс байсан дөрөв байхгүй байсан гэдэг. Ширэн данс гэдэг чинь сүүлийн 100 төгрөгөөр зарцуулснаа нэг ажилчдаа нэг уран бүтээлтэй би нээлттэй байх ёстой. Төсөөгээд нь бүтэн 10 жил юм тавьсан. Тэгээд тэр дотор задлаад үзэхэд том тоо. Өөрөөр хэлбэл Монгол улсын засгийн газар төсөв өгч байна. Татварын мөнгө байна. Рекламын мөнгө, хангалттай мөнгө байгаа. Энэ их мөнгө, энэ их улстай орж иж байгаа мөнгийг зарцуулахад уран бүтээлээ сайжруулах бүх болцоо байгаа. Цалингаа шинж болж байгаа. Яг өнөөдөр энэ хүүхдүүд ийм байдлаар болгочоод өнөөдөр сууж байгаа юм бэ. Яг тэр зөвлөл нийслэлийн зөвлөлтэй ярьдгүй юм бэ. Яагаад оруулж ирээд энэ чинь ингэж болохгүй юм. Яагаад ингэж шууд цалиныг хасж байгаа юм. Онцгой байдгийг нь хэний цалин хасч болохгүй ч хэлсэн шүү дээ. Яагаад ийм үйл цалин хасж байгаа юм. Энэ бүх их ноцтой. Энэ бол тийм учраас уучлаарай. Би одоо үндэсний зөвлөл ажлаа хийгээч хэлэх гэж байна. Тийм шүү. Нөрөнгөө ямар мэдээлэл авсан юм бэ? Үндэсний зөвлөл он гарсаар 6 удаа хүргэсэн. 16 тогтоол гаргасан. Тухай бүрдээ радио телевизээр сурталчилж байсан. Ямар шийдвэр гаргасныг бид одоо бид байхгүй юм. Яадаг шээ. Манай гişүүд өөрсдөө сууж штэ. Яадаг гэж нэг суралцахгүй байх гэж байна. Хуулиндаа эн чинь жилд тайлбар бас их Тийм ингэж инээж мэдээж бидний зүрх сэтгэлтэй хүмүүстээ тайлбарыг сонсох хэрэгтэй шүү дээ. инээж мэдээж угаасаа хийж ярьдаг юм яг. Энэ самсргүй үйл явдал биш. Учир нь сүүлийн 4 жил уран бүтээлчид анхудаага удаа очиж шүү. Үндэсний зөвлөлд гэдгийг том байгууллагуудаа манай уран бүтээлчдийн баг олон нийтийн телевиз өөрийн хуультай болоод үндэсний зөвлөлтөд босноос анхудаага удаа хэлж шүү.
Энэ бол яагаад гэдэг асуудал заавал гарч ирж байгаа зүйл байгаа. Энэ бол маш их анхаарч үзэх ёстой асуудал тулсан учраас бид нар гарч ирж байгаа. Манай дургай 3 дахь орж ирж байгаа. 3 дахь байгууллага Хамт олонны зөвлөл. За би өөрөө төчгөөрэй жоо. за яг чиний урд чинь бөөнөр орж ирж байгаа тохиолдолд энэ анхад байгаа гэж байгаа юм би. За яа зүгээр байжснаа энэ хэдэн хүмүүс нийлээд ингээд ороод ирья хэдэн дараагаар ярья гэж асуудал үүсэхгүй шүү дээ. За маш олон зүйлийг төвчжээ. За яг энэ бол удирдлагын багийн хийж гүйцэтгэж байгаа ажлын үр дүг шалгадаг хямдаг цаана үнэлдэг дүгнэлт газрууд нь харж байгаа бох гэдэг олон юм хэлсэн боловч чамгаас бидний амьдрал дээр унж ирнэ. Жишээлбэл өнгөрсөн 9 сарын одоо 9 300 минутын нэвтрүүлэг хийгээд нормал дуурах юм. Тэгээд 200 минутаар хасаасан юм. Энэ бүхэлдээ хүмүүс дургуулсан илэрхийлсэн. Тэгэхээр энэ дургуулсад маань нэлээд хийж явсаар байгаа. Энэ байгууллагын ерөөсөө ирээдүй яатсан юм бэ? Ёс зүйн яатсан юм бэ? Контент үйлдвэрлэх маань юу болоод байна? Бид нар олон түмний өмнө ямар нэр хүндтэй явна вэ? Өнөө Монголын үндэсний олон нийтийн телевиз үзэгчдийнхээ дунд өнөөдөр ямар байр суурьтай явна? Бид юунд ичж гэнэ гэдэг олон асуудал хөндөгдсөн. Энийг яаж хүндсэн гэхээр уран бүтээлчид креатив бүлэг гэж тусгай одоо тийм нэг Facebook хуудас нээлээ. Тэр үн дээрээ бичиж байгаа эцэг бод санал асуулга бүгдээрээ хийя. Нэртэй бичгээд дарамтлагдаг. Тэрний дуудаж загнадаг, энийг дуудаж загнадаг. Тийм учраас нэргүй хийя гэсэн тохирол уран бүтээлчид хүрээд 200 гаруй хүн тэр хайцсан дотор саналаа хийсэн байна. Тэр санал зарим нь бодтой, баримттай, та бүхэн дугаан үстэй. Зарим бид нар бүр хахаас ч үнэхээр итгэмээргүй баримтуудыг хүмүүс хийсэн байна. Энэ ингэж явсаар байгаа та бүхэнд очиж байгаа тэр одоо энэ 9 зүйлийн том зүйлийг хичнээн хувь ямар бодлого байгаад байна гэдгийг гаргасан ийм үзүүлэлт юм аа. Тэгэхээр энэ дээр орж ирээд бүх хүмүүс үгээр хувааж ярих гэсэн боловч бүгдээрээ хийж тийм боломж байхгүй байгаа учраас та бүхэн энэ 15 хүнийг нэр бүхнээр нь авч яагаад бол ахиад байгууллага дотор задрал яваад хайстай эсрэг хүмүүсийг бий болгоод байгаамаа. Тийм учраас нөгөөдөө бид ярьж байгаа буруу зөрүү юм ярих юм бол бидний ойлголт энэ уран бүтээлчдийн хилээд байгаа дуу хоолой та нарт ойлгохгүй очно. Энэ үнийг нэгдүгээр түлээж авах гэсэн. Хоёрдугаар бидний эцсийн зорилго юу вэ? Ерөөсөө контентаа зүгээр үйлдвэрлээд явмаар байна. Боломжийг олгооч, хамтыг олгооч, төсөн мөнгө олгооч, уран бүтээлчд нь урамшууллыг олгооч. Эгэлжийн ажилтнууд энэ тэндээс битгий дарамтлаад байгаа чи. Энэ бүхнийг тавьсан тийм уран бүтээлийн самт учраас та бүхнийг яг энэ уран бүтээлчид бүр цаг гаргаараа гэж үсэе. Би маш төвчхон, маш бага юм ярьж байгаа. Энэ ярих байгаа баримтаа суулгацсан манай үйлдвэрчний хорой хамт олонны зүйлүүд бол бүх юмны баримт байгаа. Ерөнхийдөө ярих хэлэх юм ажлын хэсэгтээ бүгд яг тэгээд тэрнээс чинь шалган дүгнэлтээ гаргана. Ингээд үндэсний зүйл авч үзнэ. За баярлалаа.